За, чин зүрх гişүн чимээгүй байя. Нэг үг хэлчихье. За, та бүгдийнх өнөөдөр амгалан айлтгая. Чин зүрх гişүн жоохон чимээгүй болох уу? Нэг үг хэлчихмээр байх юм. За, өнөөдөр энэ улсын хурлын чуулганаар хэлэлц асуудлын дэг дарааллын дагуу бас нэг үг хэлье гэж үг авсан юм аа. Тэгэхээр энэ их хурлын дараагаас нэг хүсэх зүйл байна. Энэ засгийн газрын сайдуудын асуудал энэ их хурлын гишүүдтэй холбоотой асуудлыг ингэ шүүмжилж ярих гэхээр энэ миний яриаг тасчээд байна. Танаас гуйж байна. Энэ миний яриаг нэг яриулаад өгчээч гэж. За дэгийн дагуул яриаш байна. Хэлж асуудал. Дэгийн дагуул би ярьж байгаа. Хэлж асуудал олгодуулж илэн сайдны шүүмжлэх цаг үе дуртай цагаараа. Тийм учраас танаас гуйж шүү. Би энэ миний үгийг нэг хэлүүлээд өгчөөрэй. Би бас ард түмний төлөөлөл хуулийн дагуу явна. Гуйлгаад байгаа байхгүй. За энэ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн тухай хуулийг засгийн газраас нэг яралтай гормоор өргөн бариад 2 сар болсон. Харин өчигдөр даргын зөвлөлөөр энэ асуудлыг хэлэлцэх болсон тухай бас дарга над хэллээ. Баяртай байна. Энэ яагаад хэлэлцүүлэхгүй байгаа юм гэхээр Монгол улсын үндсэн хуулийн үзэл баримтлал зөрчсөн учраас л хэлэлцүүлэхгүй байгаа юм. Ер нь тэгээд авилгалтай тэмцэх хууль эрх зүйн орчин бүрдүүлэн шин төвшөнд гаргадаг гэдэг халах хүчийн дор авилгын шүүх байгуулна, мордын шалгах ажиллагааны нууц задруулахад хүн гэдэг ойлголтыг оруулж ирж шударга үгээ хэлсэн үзэл бодлоо илэрхийлсэн иргэд сэтгүүлчдийг шүүх цагдаад баривчлах ийм хууль эрх зүйн хууль оруулж ирээд энэ олон нийтийн эсэргүүцлээ тулгараа замхарсан. Шүүх хуулийн өмнө бид тэгш байх ёстой. Сайд байна, их хурлын гишүүн байна, хууль зөрчсөн бол хариуцлах хүлээх ёстой. Энэ мөрдөн шалгах ажиллагааны нууц, гүйцэтгэх ажлын нууцыг чи өнөөдөр энэ асуудал хариуцсан сайд нь өнөөдөр задруудад байна шүү дээ. 20 тэрбумын хөрөнгөтэй сэтгүүлч байна гэж зарласан. Энэ бол мөрдөн байцаалтын нууц, гүйцэтгэх ажлын нууц. Энэ ямар их сурвалжаас 20 тэрбумын хөрөнгөтэй сэтгүүлч байгаа тухай энэ мэдээлэл ард түмэнд нээлттэй зарлахыг би хууль зүйн дотоод хэргийн сайд инквайраас шаардж байна. Шүүх хуулийн өмнө бид тэгш байдаг. Мөрдөн байцаалтын нууцыг задруулахгүй гэж байдсан бол, гүйцэтгэх ажлын нууцыг задруулахгүй гэж байдсан бол тэр 20 тэрбумын хөрөнгөтэй сэтгүүлчийг инквайр хаанаас олсон юм? Ямар их сурвалжаас олсон гэдгийг ард түмэнд тайлбарлахыг шаардж байна. Яагаад гэхээр инквайр сайд өнөөдөр ерөнхий сайдын шударга ёсны илд байна гэж хэлж гарч ирсэн. Гэтэл энэ хүн өнөөдөр шударга ёсны илд биш, шударга ёсыг нухчин дарддаг, хүний эрхийг, том гэмт хэргийг нуун дарагдуулдаг бүгд чөтгөр боллоо гэж ойлгож байна би. Энэ улсын хурл ард түмний төлөөлөл муу юм бол эрээ цээрээ алдсан ийм сайдуудтай тэдний гар хөр болсон энэ хүмүүстэй бид хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин бүрдүүлэх ийм цаг болсон байна. Ийм хуулийн төсөл одоо санаачлыг гэж бодож байгаа. Энэ асуудал бол нийт Монгол улсын эрх ашиг өнөөдөр энэ авилгалтай тэмцэх шударга бас хүний эрхийн асуудал учраас би хууль тогтоогчийн хувьд ард түмний төлөөллийн хувьд ийм шаардлага тавьж үг хэлж байгаа юм шүү. Би хэн нэгэн хүний нэр төр, хэн нэгэн хүний асуудлыг бинд ярих гээгүй шүү. За анхаарал тавьсанд баярлалаа.